За бид нар ингээ юм үзэж харах нь зүйтэй бас аль хоол ард түмний мэдэх хэргийг хангаж ажиллах хэрэгтэй. Төр хорооч бас ялангуяа тэр инквери гишүүний ахалсан оюун эрдэнэ сайдын байх үеийн тэр нүүрсний төр хороо бол их сайн ажилласан, нэлээд ямиг гаргаж өгч байсан. Цааш төр хороог ажиллуулж байгаа зүйтэй юм байна. За бас нэг юм байна. Юу вэ нөхөр энэ бид нар одоо нэг хувийн гэрчлэл рүүгээ нэг дайрдаг. Хувийн гэрчлэлээ үгүйсгдэг. Ийм байж болохгүй. Өнгөтэй өөдтэй хэдэн компаниуд байна шүү дээ манад. Гарч ирэх гээд гарч ирж чадахгүй байна. Энэ хэдийг татвараа төлж जैन тэд нэр ажлын сайн байр болгож जैन, байр бий болгож जैन, цалингийн өгч जैन. Тэгэл улсаасаа баян компани болчлоо гэж дайрах гээд байдаг. Зайлшгүй тэрэд маань улсаасаа баян болж яасан чадахгүй байна. Гэхдээ дэлхийд дээр Америкийн нэгдсэн улсад тэр Америк улсаас чинь баян 20, 30, 100 компани байна шүү дээ. Тэгжил улс орон хөгж. За, оюун гишүүн хариулъя. Хувийн хвшлтэй холбоотой, хөрөнгө оруулагчтай холбоотой ямар ч одоо асуудал байхгүй гагцгүй Монгол улсын стратегийн орд их хурлаар орохгүйгээр шууд ингэж өгчөд зөв буруу юу гэдэг л энэ асуудлыг л дүгнэх гэж. Тийм учраас энэ дээр бол одоо санаа зовхгүй байж болно гэдгийг хэлье.